За худалдааны төвд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээс харахад махны үн хамгийн их өсөлттэй байна. За ялангуяа үхрийн махны үн огцом өсчээ. Хүчит чанхар худалдааны төвд үхрийн ястай мах килограмм нь 28,000 төгрөг, за үхрийн цул мах 32,000 төгрөгөөр зарагдаж байна. Махны үнийг өмнөх оны энэ үетэй харьцуулахад 9,000 төгрөгөөр өсчээ. Мах өвдөө нэ. Баг угаар татсан. 2-3 жил. За би одоо нэг 40 жил гоёл авахгүй лээ. 28-аар 20 илөөгч 20-аар авч. Мах нь өдөд бол буудан шүү дээ. Тэсэл амар шүү дээ 29 гэдэг чинь. Энэ бол маха нэлээ үнд орсон харагдаж байгаа. Бас бид нар ч одоо нэг өвлийнхаа ичигээд дуусаад одоо ерөнхийдөө жоохон мах авч эхлэхээ сонирхоо явж ингээд нэлээ их үнд орсон байна. Үхрийн мах бол бас ер нь авч идэж чадхааргүй нэлээ үндээ 30 гараа авсан юм шүү дээ. Тэгээд үхрийн мах хайг үнэтэй болохоор тэгээ ер нь тэгээ таяад нэг авна. Хайл нэг авна. Тэр үед ачаадахгүй. Би мөнгөнийхөө югаар л болцоогоор нэг 2-3 хийж мах авдаг. Заримдаа нэг 5 хийж. Гөөдөө ганц 2 хэлдэр л ахгүй дихгүй шүү дээ. 2 хэл мал 60,000. Тэгэл 5 маваар ууддаг яваад шүү. Нийлүүлэлт багассантай холбоотойгоор махны үн өссөн гэж худалдагчид тайлбарлаж байна. За мөн худалдагчид малчтын гар дээрээс авсан үн дээрээ 100-аас 2,000 төгрөг нэмж борлуулдаг. За махны үн өссөн учраас иргэд их хэмжээгээр бус жижиглэнгээр авах сонирхолтой байгааг худалдагч нар хэллээ. 28-аас 32-ийн хооронд л байна те. Шинэ мах нь бүр 32, 33 таа байгаа ш. Бид нар чинь нэг 1000 төгрөг нэмээд нэг 2000 төгрөг нэмээд зардаг шүү дээ. Миний мах ер нь айгүй үнэтэй байгаа. Худалдаа авах чадвар муу байна. Нийлүүлэлт нь ер нь гаднаасаа үнэтэй уудахаар ховор орж ирж байна. Махны үн өссөн ч иргэдийн цалин орлого нэмэгдээгүй. Тиймээс иргэдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн нэмэгдэж байгаа нь санхүүгийн хувьд дарамт болж байгааг хэлж байлаа. Мөн махны үний хөөрөглөөс сэргийлж нөөцийн мах гаргасан ч өнөөдрийн байдлаар хомсдолтой олдоц муу байгааг дурдлаа.